За хүний эрхийн үндэсний комиссоос Монгол Улсад хүний эрх хүчлээний байдлын талаарх 24 дугаар илтгэлийг оруулж ирсэн 6 бүлэг асуудлуудыг нэлээд ултаас ууртай л дүгнэж цаашд улсын их хурлын засгийн газар болон төрийн бүх төвшөнд ямар арга хэмжээ авах ёстой вэ? Олон нийт болон хувийн хвшилтаа хэрхэн яаж ажиллах вэ гэдэг зүйлээ өгн тодорхойл бичсэн байна. Тэгээ хуучин бол хүний эрхийн үндэсний комиссийн тайлбар хувь зүйн байнгын орондор хальт сонсчоод хажигддаг л үснийг улсын их хурлаар хилцдэг болсон. За энэ 3 дахь удаагийнхөө 2 дахь удаагийнх л байгаа. Тэгэхээр энэ дээрээс бид яг л дэвшлийг гаргамаар байна. Тийм учраас би бас гишүүдтэй бас урайлж өнөөдөр улсын төсөв хилцэх үе шат буюу боловсруулах шатанда явж байгаа энэ цаг үе дээр энэ орж ирсэн тайлан хилцээд холбогдох бас улсын их хурлын тогтоолыг энэ хүний эрхийн 24 дугаар илтгэлтэй холбоотойгоор улсын их хурлын холбогдох шийдвэрийг гаргаж засгийн газарт бас тодорхой асуудлуудаар үүрэг чиглэлийг өгөх ёстой гэж бас бодож байгаа. Нэг яриад өнгөрчдөг биш асуудлыг нэг шийдэх хэрэмэлзэл байгаасаа гэдэг ийм хүсэл хэрэмэлзэл байна. Түрүүн бас Алтан гэрэл сайд гишүүдтэй уриалга хүргээд байгаа шүн. Миний бас санаа бол төстэй. Тэгэхээр энэ төсөв боловсруулж явах үе шат дээр бид нар бас яг энэ дээрээс асуудлуудыг ирэмблээд аль асуудлаа шийдэх үү гэдэг зүйлийг бас ярилцаад хурлын дараагаас бас яг энэ гишүүдийн асуулт асуусны дараагаар бас тодорхой байнгын ороонд уг асуудлаар улсын хурлын шийдвэрийн төслийг оруулж ирж бас арга хэмжээ авах ёстой гэсэн ийм зарчмын гэхүү саналтай байгааг та бас анхаарч үзээч гэж нэгдүгээр төсөж байгаа. За тэгээд энэ орж ирж байгаа илтгэлийн бас хамгийн нэг чухал сэдв нь сонгод эрхийн талаар орж ирсэн. Тэгээ энэ зөвлөмжөн дээр бичсэн байна л та. Монгол Улсын үндсүүл олон улсын хүний эрхийн гэрээ конвенцэд заасан сонгуулийн үндсэн зарчимд нийцүүлэн сонгуулийн харилцааг зохицуулж буй хууль тогтоомжийн зөрчил хийдлийг арилгах. Хууль тогтоомжийн үр дагаврыг үнэлж дүнд нь тулгуурсан процедур механизм хугацаа хариуцлагын талаар хууль тогтоомжийг зохицуултыг өөрчлөөрөө гэдэг ийм зөвлөмжийг өгсөн байна. Би зөвхөн нэг том агуулгаар л уншчихлаа. Тэгээ сүүлийн үед энэ цэцтэр бас сонгуулийн хууль тогтоомжийн талаарх маргаан нэлээд ихсэж байна. Бараг 5-6 маргаан явж байна. За сонгуулийн хуулийг дагаад орсон зөрчлийн үйл дээр хүртэл маргаан үсгсэн байна. Ингээ бодохоор энэ 28 оноос буюу өмнө энэ сонгуулийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох цаг үе нь энэ жилийн үед байна гэж харж байгаа. Тэгэхээр энийгээ бүр нэг тодорхой болгох асуудлыг бас улсын их хурлын гишүүдтэй бас би уриалмаар байгаа. Ер нь нэг ажлын хэсэг гаргаад ултаас уртаа үзчихмээр байна. Тэгээ энэ зүйлээ хийхгүй бол болохгүй гэдэг зүйл байгаа. Хоёрдугаарт миний зүгээр энэ сэдвийн хүрээнд бас нэг эмзэглээд байгаа зүйл өгөхөр үндсэн хуулийн 21 дугаар зүйл дээр байгаа. 21-ийн 4 дээр ийм зүйл байгаа л да. Улсын их хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. Улсын их хурлын ээлжид сонгуул явуулахын өмнө 1 жилийн дотор улсын их хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглоно гэсэн. Гэтэл энэ цаг хугацааны 1 жилийн энэ хориглолтыг хязгаарлалтыг тавьчихад байгаа мөртлөө цэцэд гомдол гаргах цэцэд яг энэ сонгуулийн хууль тогтоомжтой холбоотой маргааны шийдвэрлэх цаг хугацааны хязгаарлалт байхгүй. Сонгуулийн жил эхэлсэн ч бай сонгуул болох тэр жилдээ багтааж ямар ч маргааныг шийдэж болно. Тэгэхээр энэ зүйлүүд юу аваачих гэдэг нь гэхээр сонгуулийн хууль тогтоомж нь үндсэн хууль зөрчсөн хуулиараа сонгуулаа хийх үү эсвэл тодорхой сонгуулийн хууль тогтоомжоо сайжруулахын тулд дахиад 1 жилээр сонгуул явуулахыг хойшлуулах уу гэдэг том үр дагавар руу цаашдаа явуулах ийм нөхцөл байдлыг үүсгэж байгаа юм. Тэгэхээр энэ 19 оны өөрчлөлтийн үр дагаврыг цаашаа дэврэхээс өмнө бид За сайн зэрэг гишүүнд 1 минут нэмж өгье. Үр дагаврыг улам томорхоос өмнө магадгүй энэ үндсэн хууль зөрчил сонгуулийн хууль тогтоомжоор сонгуулаа явуулах юм бол энэ ард нийт чинь гудамжиндаа гарна. За эсвэл энэ хууль тогтоомжоо засчаа сонгуулаа явуулвал 4 жилийн парламент чинь 5 жилч болж сунж ажиллах ийм нөхцөл байдал руу орохоор биш шүү. Тэгэхээр энэ асуудлуудыг баг дээр нь засах энэ нөхцөл байдлуудыг улсын их хурлын гишүүд маань анхаараач, хурлын дарга бас анхаарч энэ хууль тогтоомж үндсэн хуулийн энэ заалт ч гэсэн өөрөө их үр дагавартай учраас энийг анхаарахаас өөр аргагүй гэдэг зүйлийг би хэлмээр байна. Тэгээ ийм санаатай үйлдэлийг бас цэцтэрч гаргахыг бас үүсэхгүй. Тийм учраас энэ нөхцөл байдлуудыг цаг хугацаагаар хязгаарлах биш, хууль батлах квотыг ойлгомжтой болгож магадгүй энэ үндсэн хуулийн шинжтэй органик хуулиудыг батлах асуудлыг 66-аар баталдаг энэ эрх зүйн горимлогоо орохгүй бол ингэж консенсус төрүүл энэ бол цаг хугацааны хязгаарлалт байх шаардлагагүй.
Тэгэхээр энэ зүйлүүд байгаа бас том зургаараа бид анхаарах ёстой биш шүү гэдэг зүйлийг би энэ илтгэлийг хэлцэж байгаа хавцад бас За Отхон шарын Батнайрамд л гişүү. Асуулт асууж